2023 оны 7 сарын 2-ны өдөр буюу Улаан гүмсмийн 92 жилийн он баяр наадмын 2 дахь өдрийн үйл ажиллагаа өнөөдөр бас сурын талбайгаас та бүхэндээ хүрж байна. 2 дахь өдрийн сурын холбоо Ус аймгийн сурын холбооны дарга даваад орж гэдэг хүнтэй өнөөдөр бас өнөөдрийн энэ сурын харвааны үйл явцын талаар бас мэдээлэл хүргэхээр уулзаад байна. Тэгээд өнөөдрийн мэд хүргэе. Баярлалаа, өдрийн мэд хүргэе. Тэгээд энэ Ус аймгийн Улаан гүмсмийн баяр наадамд Завхай аймаг, Өвсгөл аймаг, тэгээ Улаангом, Улаанбаатараас ингээд нийтдээ нэг 70 гаруй харваач, Хүүхд том нийсэн 70 гаруй харваач оролцлоо. Тэгээд ямар ч байсан эрэгтэй харваачд нь Ус аймгийн тамирчин төрүүллээ, харваач төрүүллээ. Эмэгтэйд нь бол Завхай аймгийн Цэцэн уулын харваач төрүүллээ. Ингээд энэ Улаан гүмсмийн баяр наадам бол өргөн дэлгэр сайхан болж байна. Ингээд 2 дахь өдрөө нумсмаа харваад одоо эцсийн дүн гарч бэлэн болж байна. Ингээд та бүхэндээ сайхан баярлалаа гье. За ингээд цаашид бас сурын холбоо бас юун дараа анхаарах шаардлагатай байна. Энэ харваачдын бас ер нь тоог өсөх талаар ямар бодлого баримталж ажилладаг вэ та? За энэ манай Ус аймгийн үндэсний сурын холбоо Ус аймгийнхаа 100 жилийн ногоор 100 хүүхдийн шав бэлдэх эхний алхмаа хийгээд одоо 42 манай аймгаас 42 сурагч харвж байна. Тэгээд одоо 24 он 25 он гэхэд одоо 100 жилээр 100 шавтай болохын төлөө ажиллаж байгаа нэг. Хоёрд Улаанбаатар хотод маань энэ жил анх удаага Өвснөр хөлөв гэж одоо Норжмаа Дайм иргэн Норжмаагаар ахлуулсан хөлөв нээгцэн Өвснөр хөлөв гээд энэ хөлөвд маань манай Ус аймгийн харьяад бүх харваачид орж одоо бэлтгэлээ бадаж байгаа. Тэгээ Усын баяр наадамд одоо Улаанбаатарт нэг тусдаа амралтанд гарч одоо бэлтгэлээ хангаж байна. Тэгээд энэ орон нутгаас бид нар өс гэрээдүүдэд тамирчдыг тэр Өвснөр хөлөвдөө бэлдээд хүргээд байх юм бол Ус аймгийн харваачд бол цаашид бол Монгол улсын мэрэг нь олон төрх байхаа гэж бодож байна. Ингээд олон мэрэгчүүдтэй байх болтугай гэдгийг хүсье. Тэгээ та бүхэнд сайхан баярлалаа гэж хүсье. Одоо 93-ийн наадмын нэг болох энэ сур харваа тэгээд энийг бас хөгжүүлэх үстэй сэтгэл зүрхээ оюунаа зөрүүлж яваа танд бас цаашдын ажил амьдралд амжилт хүсье. За баярлалаа.